Санхүү гэж яг юу юм бэ гэх юм бол санхүү нь мөнгөн урсгалтай холбоотой шийдвэр гаргалтыг судалдаг эдийн засгийн шинжилгээ ухааны салбар шинжилгээ ухаан юм байна. За судалгахдын дэд салбарууд гэх юм бол өрхийн түвшинд хувь хүний санхүү, за байгууллагын түвшинд компани захиранхүү, улс орны түвшинд буюу төрийн санхүү гэж бол ерөнхийдөө дэд салбар болгон ангилдаг. За энэхүү сургуулийн агуулга бол түрүүн зурцсанчлан өрхийн түвшинд буюу хувь хүний санхүүгээ удирдан зохион байгуулах хянахад чиглэсэн байгаа шүү. За тэгвэл таны санхүү танаас огтосоо тусдаа зүйл бол биш тийм ээ. Та ямар зорилготой үнэт зүйлтэй за алсын хараагаа юу гэж харж байгаа, зорилгоо юу гэж тодорхойлсон гэдэгтээс шалтгаалan санхүүгийн нөөцөө тодорхойлж үүн дээр тохирсон стратеги төлөвлөгөө, за мөн тактик төлөвлөгөө боловсруулахад бол чиглэгдсэн одоо яг энэ стратегийн гурвалжныг бол бид нар ажиллах нэ. Тэгэхээр таны зорилго юу вэ? Та зорилготой хүрэхэд таны санхүү дэмжлэг болж гин үү? Эсвэл сад болж гин үү? Энийг одоо хэдүүлээ тодорхойлоод ойлгох, дэмжих хэрэгсэл болгох одоо зорилготойгоор одоо санхүүгийн мэдлэгээ дэвшлүүлэх нэ. За агуулгын хувьд бол үнэт зүйл зарчмаа тодорхойлно, эрхэм зорилго, алсын хараагаа бас тодорхойлно. Үүний дараа таны мөрөөдөл буюу та яг юунд зорж байна? Энд чинь хэдэн төгрөгийн нөөц хэрэгтэй юм бэ? За стратеги төлөвлөгөөгөө тодорхойлно. Яг өнөөгийн байдал таны санхүү чи ямар байгаа? За энэ дээр бол тайлбарлаас гаргана. За мөн үүнтэйгээ уялдуулан төлөвлөгөө төсөв зохион хөрөнгийн өгөөжөө тодорхойлно. За бизнес хувийн санхүү хоёроо бол тусад нь байлгана. Үүн дээр ямар стратеги барих юм? За мөн санхүүгийн хэрэгсэл ашиглаж хөрөнгө мөнгөө хэрхэн өсгөж болох тал дээр боломжуудыг ярилцсан. За мөн таны сэтгэлгээ тухайн зорилготой чиглэсэн байх нь хэрвээ өөрчлөх шаардлагатай бол хэрхэн өөрчлөх вэ? Аргачлал